Эхэлсэн үү? За яг үндэ ингээд рэпер болоод яг хипхоп энэ хүн болох гээд энэ замаар явж хад надад ичмээр юм зөндөө болж исэн. Одоо юу ч вэ те. Дуулж чадахгүй байж ин тэнд одоо cover night, open mic баахан юм дээр гардаг. Тэгээд дахил махилтын дуулж чадахгүй мөртлөө солгоороо уул нь зүгээр үглэх ёстой шүү дээ. Тэгээ үгэлчээд нөгөө дахил махилтаа өөрөө дуулах гад солгоороод баг тэнд үзээ сууж исэн хүмүүс ингээд өмнөөс ичиж байгаа мичиж байгаа нь харагдаад. За тэгэл одоо universe based song-оос эхлүүлэл яг үндэ бас нэг рэпер хүн ороход бол бас жоохон ийм тэнцээ тий. Тэгэл тийм юмд хүртэл орж ирсэн тэрүүгээрээ дараа нь дэмбэ тэр хийлгээл тэгэл миний тухайн хувцсны стил ч гэсэн яг үндэ most ингээд явдаг байх үед бол бас жоохон ичмээр юм бол байсан. Тэгээ би бол тэгээд рэп тийм би болсон тий. Рэп тийм бид одоо мовчид хийлгсэн гэж ярьдэн штэ. Тэгээд тэр үед бол яг би нөгөө мегаг шаацсан байсан. Тэгээд цаа чим нэлээ ууртай шааж орж ирээд тэгээд тэр үед яг бэлтгэлгүүдээ угаасаа шаалгаж ийсэн. Тэгээд тэрний дараа чи ингээ гудамж мудамжаар явж байгаа бол нэг пистакууд ингээ явж ийсэн аа тий. Машинтай явж ийсэн аа. Яахан таандар маандар гэж орилж байгаа бол зүхтаж мухтаал нүүрэн дээр ирээд бол хэлж чадахгүй штэ. Тэгсэн мөртлөө тийм хүн ингээд зөндөө олж ийсэн. Тэгээд яг ингээ хүн сонсох юм бол яг өмнөөс бол ичмээр зэв. Хинч байсан юм миний оронд явж исэн бол баг санаа зовд ичмээртэй. Би бол хизээж ичиж байгаагүй. Энэ хизээ санаа зовж байгаагүй. Би өөрөндөө ерөөхдөө ингээд яг энэ зүйл дээр үргэлж шийдэмгүй байсан. Дуртай дагаад орсон учраас. Тэгэхээр залуу хүн жоохон зөрөгтэй, гал дүлтэй юм хэмэртэй авах хэрэгтэй. Тэгээд хэмэртэй гэхээр ингээд ууж идэ баарсаа хисээд зодоонуудаа хийгээд яваадахыг бол хэлэхгүй. Одоо яг хийж байгаа юмдаа юм жоохон цог золбоотой нэг юм хүмүүсийн дунд жоохон ассан, дүрлцсэн тий нэг найзууд дундаа ч гэсэн нэгээ хурцлсан. Тэг жоохон тийм ирчтэй байх хэрэгтэй гэж боддtiin. Тэгээд энэ дуу бол миний яг тэрдлийг жоохон илэрхийлсэн тухайн үеийн мэдрэмжийг гаргасан дуу. Тэгээд би бол залуу хүн шиг амьдарч байгаад тэгээд залуу хүн шиг үхнэ л гэж боддtiin шүү дээ. Залуу шиг дурлал, залуу шиг хайрлан, залуу шиг даруй, залуу шиг аашлан, залуу шиг амьд, залуу шиг үхнэ, залуу чин зүгээр зориг шагаад үзнэ. Мэчин залуу шүү, мэчин завгүй шүү, хамраас өсөн бистай хэцээд үзүүл тавгүй шүү, огтын халуун шүү, согтол нялуун шүү, уул нуудгүй гэхдээ хай шаавал нилээ шүү, амьдрал хатуу шүү, хүмүүс ятуу шүү, гэхдээ босаа зүтэг ажилт хамаа махруу шүү, бацаанууд шүтэж шаасан, амандаа шүтэнс шаасан, миний сонсож хипхоп чихэн алдуу шүү. Мөнгөийг олж өгшөө, олсон бол чи үрж өгшөө. Урдаа яваа нэгнээ татах бишээ төрж өгшөө. Ойлаа дэлгүү босоо шороотоосоо гөвж өгшөө. Монгол хипхоп ганцхан мистер Ди л өгж өгшөө. Залуу шиг дурлал, залуу шиг хайрлан, залуу шиг даруй, залуу шиг аашлан, залуу шиг амьд, залуу шиг үхнэ, залуу чин зүгээр зориг шагаад үзнэ. Залуу шиг дурлал, залуу шиг хайрлан, залуу шиг даруй, залуу шиг аашлан, залуу шиг амьд, залуу шиг үхнэ, залуу чин зүгээр зориг шагаад үзнэ. Хаяа жоохон зориг бидэнд хэрэгтэй, хамуудыгаа суулгаад хотыг доржих бензин хэрэгтэй. Хүндэлж явдаг ахтагаас нэг шилийн мэдэх хэрэгтэй. Хиний ч өмнө дөлдөх шахгүй анаад мэдлэх хэрэгтэй. Бөмбөг гарчин байгаа бол чи хамаа шидэх хэрэгтэй. Бурхан гэлтгүй ямар нэг зүйл заавал итгэх хэрэгтэй. Гас нэг хүүгээ золиод гаргаад бирсийг идэх хэрэгтэй. Гадуур дүүрэн явдаг чихнүүд амаа үлдэх хэрэгтэй. Монгол улсын иргэн шүтэх, ис шүтэх хэрэгтэй. Морин дил дээр өсөх хүн бүр уусаа шүтэх хэрэгтэй. Байгалийн хүчин зүйлсийн өмнө бүгд сүрдэх хэрэгтэй. Галаа манаж хонох ганц хүн гэртээ үлдэх хэрэгтэй. Залуу шиг дурлал, залуу шиг хайрлан, залуу шиг даруй, залуу шиг аашлан, залуу шиг амьд, залуу шиг үхнэ, залуу чин зүгээр зориг шагаад үзнэ. Залуу шиг дурлал, залуу шиг хайрлан, залуу шиг даруй, залуу шиг аашлан, залуу шиг амьд, залуу шиг үхнэ, залуу чин зүгээр зориг шагаад үзнэ.